Хоёр сайн морь. Эрт цагт алс газар худалдагдсан хоёр морь төрсөн нутгаас санаж нутгийн зүг гүйж гин. Ингээд гүйж явтал тэр хоёр морины нэгэн замдаа нас хөвшөрч явж чадахгүй хоцрох болжээ. Тэгээд залуу мориндоо ингэж захив дүү минь замдаа сайн яваад хараарай. Хөгсөн ах чинь одоо үхэх боллоо. Дүү минь цааш ганцаар явахдаа болцоогүй замаар бүү яваарай. Бүртэлсэн юмн дээр битгий очоорой. Болттой юмны амыг бүү задлаарай гэж захиад хоцорч гин. Залуу морь цааш ганцаар явахдаа хөгсөн морины захиасыг мартаж нэгэн болоогүй замаар орж явжээ. Гэтэл алсад нэг бүртэлсэн бор юмны бараа харагдаж гин. Түүнийг очиж үзэх юмсан гэж бодоод тэс чадсангүй. Гүйж очтол ам нь болттой ууттай зүйл байх бөгөөд дотор нь юмтан байгаа болттой хөдөлж байжээ. Уутан дотроос юу гарах бол үзэх юмсан гэж тэс чадаад сонирхон амын задалтал дотроос нэг том үлгэн чон үсрэн гарч ирээд чи юу морь вэ? Яагаад миний бодлыг задлав? Би нэг баян айлын малаас байрж идсээр байтал тэр айлын эзэн намайг хурдан мориороо хүн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. Иймд одоо би чамайг иднэ гэд барихаар завдан хөв. Энэ үед тэнд нэг туулай амс таарч ирээд туулай тэр хоёрыг хараад та хоёр ямар учиртай морь чон хоёр вэ гэж асуув. Тэд учир байдлаа туулай тооцон өгүүлжээ. Туулай дотроо морины амийг аврах арга бодож энэ өгүүлрэн чонгойтой ийм сайхан том битэй байтал ам нь болттой уутан дотор хэвтэж байна гэдэг чинь худал бидтэй. Хэрэв үнэн бол морин дээр би өөрийн биеийг нь шагналтан нэмж өгч идүүлье гэв. Тэгэхэд нь чон үнэн би энэ уутанд байсан гэж хэлжээ. Туулай хүндэт чон та энэ уутанд яаж багтах билээ? Би нүдээр хараагүй тул үнэмшихгүй гэв. Чон дотроо морь туулай хоёулангийн нэгдгээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгоогоо хараахан далд оруулаагүй байх туулай. За тэр толгой ч багтахгүй байна гэж хасгаранц чон толгоогоо далд оруулав. Туулай тэр дараа уутны амыг хуучин хിവэр нь боож орхив. Ингээд залуу морь өчүүхэн биетэй боловч арга ухаанд туулайн тусламжаар амь гарч нутагтаа очиж амар сайхан жаргасан гин. Сонссонд баярлалаа.